Оюкан байна. Удаан хугацааны дараа дахиад эргээд уулзалтаж байна. Ерөнхийдөө бол нэг 2 жилдээ нэг удаа амардаг. Тэгээд яг зуны амралт болоод дундуур нэг коронавигийн тусгаартай ажиллах байр руу ажиллагааны яваад 21 хоног ажиллаж байгаад хүрээд ирсэн. Тэгээд дотрын резидентийн 2 дугаар курсын резидент болоод одоо үргэлжлүүлээ дахиад суралцаад явж байна. Одоо бол эмнэлэг дээр хоолны тойролтон дээр ингээд тойроо явж байгаа. Тэгээ бид нэг дундуур нь нэг цусны тойролт, үний тойролт гэх мэт тойролт хийдэг. Тэгээ одоо бол цусны тойролт гэх нэг нэгдүгээр эмнэлэгт ирсэн байж байна. Энд бас анараа бид дөрөв ирсэн байгаа. Тэгээд оюутан байх үеэс болохоор нэгдүгээр эмнэлэг нэлээд өөрчлөгдсөн байна. Жишээлх юм бол бидний нэг хувц солидог байсан 7 давхар өрөө чинь янз бүрийн өрөө болсон байна гэдээ та нарт тэгж байгаа харуулъя. 6 давхар, 5 давхар, 4 давхрууд нь ингээд дотрын нэгдсэн тасаг болсон юм байна лээ. За тэгээ одоо бүгдээ 7 давхар руу гарцгаая. Яралтай тойрч байгаа үе бас айгуу том заал ийм гоё болоод засагдаад сургалтын өрөө болсон. Дүрээ. Хай, энд ястагийн 2 резидент сууж байна. Сайн уу. Сайн уу. Юу яцгаа? Ямарчилж байна. Ямарчилж байгаа юм. За нэлийн завгүй нь резидентийн амьдрал нь юу нэр вэ нэ? Резидентийн амьдрал айгуу гоё сонирхолтой гоё байна. За амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Орон Монгол төрчгтэй ер нь бол коронавирусээр нэмсэлж пандемик гэж зарлагдаад олон нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал хөл хорой тогтоолоо. Тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө резидентийн энэ жилийн сургалтууд зэрчигтэл коронавирус юмсалж байна. Тэгээд дийлэнх резидентүүд бүгдээрээ коронавигийн ажиллагааны тусгаарлалтанд яваад ирсэн байцгааж байна. Дийлэнх цаг хугацаа коронавирусын их мэдлэлтэй гэдэг. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар бол коронавигийн тохиолдол Монголд 1000 давчлаа тийм 1600 болсон гэсэн нь. Коронавигийн тохиолдол 1600 болчлоо. Тэгээд цаг үеийн байдлаар хэдэн хүнд хэвээрээ. За тэгээд резидентүүдийн хувьд гэх юм бол дийлэнхэд ажиллагаанд яваад байна. Энэ жилд ажиллагаанд явж байна. 2-3 удаа явсан байж байна. За тэгээд мөн нөгөө нэг гадуур одоо шинжилгээ авах юмд ажиллах чинь их мэдчлэн резидентүүд ерөөдөө энэ 20 оны их их үйл ажиллагаанд бас гар бие болчихж байгаа. Аль болох гэрээс гарах шаардлага байхгүй нэгдүгээр гэрээсээ битгий гараарай л гэдэг хэлмээр байна. Яагаад тэгэхээр гэрээс гарах болно гэрлөөгөө эрсдэл үүрч ирж байгаа учраас тэрийг сайн анхаараарай. За энэ тэгээд нэгдүгээр эмнэлгийн докторийн хөөхөн 3 резидентийг суулгацсан байж байна. Хин гараа өөртөө танилцууллаа. Эцэг давка отгоо 3 байна. Резидент эмнэлэг хэр байна да? Гоё наа. Гэтэ ковид гараад байгаа хэцүү байна. Ковид хэрхэн резидент эмнэлэг нөлөөлж байна вэ? Маш их нөлөөлж бид нар маш хүнд байгаа. Эмнэлэг дээр их кейс багассан. Тэр нэр хамгийн гол шалтгаан болж байна. Тийм болохоор жоохон олон юм үүсэх боломж байна. Эмнэлэг нь хэр гоё? Эмнэлэг бол амар таалагдсан. Хоол нь гоё. Орчин сайтай. Орчин сайтай тий. Хоолны газар нь бол айгуу дайчгүй тий. За яг өмнө болохоор нөгөө даглагын оюутан гэдэг нэрээр доор ингээд явж байсан оюутан гэдэг төвшөнд хүмүүс харьцаж байгаа шүү дээ. Тэгээ одоо л яг нөгөө эмч гэдэг төвшөнд тэгээд эмнэлгийн одоо үйлчлэгч хасрагч нар тэгээд хэсгийн хүмүүс яг эмч гэдэг утгаар амар хүндлээд амар бастай хүмүүс байгаа шүү дээ. Тэгсэн хүртэл ингээд та эмхүү та эмч гэдэг хар жоохон эвгүй тэгсэн хүртэл ингээд жоохон баяртай бахархалтай байгаа байхгүй юу. Тэгээд зөрүүлээл өөрийн ч гэсэн ингээд та гэрээ гэл хүндлээл тий харилцааны хувьд бол тийм амар ахиц гарсан гэх юм. Гоё болсон байгаа. Би нэр нэг юм асууя. Бид нар ингээд 6 төгсөختөө нэлийн одоо 21 бол бидний үед бол 21 болоо төгсөөд гардаг. Санаар үед арай нөгөө өөртөө шиг систем нөртөө 6 жил сураа гарч байгаа шүү дээ. Яг тэр 6 жил сураад гарсан зүйлс ингээд яг ингээд практик амьдрал дээр гарангуут ингээд хэр санагдан бодогдсон байна да. Бодогдсон бэ? Үнээл юу ч сураг юм шиг санагдсан. Тий яг тийж хоосон санагдсан байл тий. 6 жил зүгээр амарч байгаа л тэгэл орж ирсэн юм шиг л. Гэт бүр 6 жил юу сурсан юм бэ? Энийг сурахгүй гэл. Тэгээд яг анхны одоо эмч болох хамгийн эрэгтэй зүйлсүүдээ резидентд болж авдаг юм байл шүү.
дагууртай амжилт хүсье. Баярлалаа. Би нэг асууч ядраа. 5 жилийн дараа өөрсдөө зориулаад ганц бэлж. 5 жил. Аха 5 жил. Тусаад сураад төгссөн амьдсан болсон биш. Далайн эрэг дээр л ингэ сайхан явчих. Далайн эргийн охин яг цэгийн. Далайн эрэг дээрээс энэ мэдчих байгаа. За. За ямар ч гэсэн нарийн мэрэгчлээ эзэмшчээ тэргээрээ ингээд яг ажиллаад эхэлсэн. Ажиллаж байгаа. Ажиллаж яг отхон туяа гарцгаа. Энэ эмчтэр очих юм бол энэ бичгийг үзүүлээрэй. За. За ямар ч гэсэн доктор суурьшилтай ажилтаа болсон. Тэгээд эсвэл гачаа яваад мэрэгчлээ эзэмшиж байгаа. За гадагш явж мэрэгчлээ эслүүлсэн дог. За та өөртөө баярлаа. Баярлалаа. Нэгдүгээр эмгээс гараа явж гин. Гэрийнх нэгэ төлөөлөд нэг иргэн нөгөө нэг PCR илүү тэр нь явж гин да. Чи явж чиглэгээ өгөн дөхөө. Шинжлэх өгч гараад ирлээ. Цуун талын нүднэс жоо нэгс ойцсон ба. Надад ажлаа амжуулж гэртээ ороод ирлээ. Тэгээд одоо чөлтөө олж жаад орой жижигтэй эмнэлэг дээр очино. Манай эмнэлэг дээр очиод бүгд уулзъя. Гүрбай. Бит хоёр жижигэр ихэр эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байна. Амар эфири ярьсан нөгөө юу. За тэгээд өнөө өрөө амжилт жижигэрт амжилт. Бит хоёр одоо орж хүнээ үзлээ. За ерөөхдөө одоо бол 8:30 ажил гайгүй зэгсэрч байна. Манай онд инээникэнд өчөж байна. За тэгээд ерөөхдөө амар олон стоктой те нэг тийм гүйдэл суудал ихтэй. Тиймэрхүү жижиг мэт ихний үедээ нэг тиймэрхүү харж яхаа өр өгөөжтэй гоё яваад идэв. Одоо болоо жоохон сууй тэгээд жоохон цай бай гэж бодож байна. За тэгээд байн жижигт гардаг гэж юусоо битгий ойлгохоор хамгийн гол нь жижигт гарах дуртай болон гардаг гол шалтгаан нь юм мэдэхгүй амар мэдж байгаа учраас ганц ч болов хоёр ч болов шин зүйл мэдээд аав амьдралдаа хэрэглэх юм мэдээд болоод авчий гэж боддог учраас жижигт амар хонох дуртай байдаг шүү. За 50 онцгой. Марата Андра хишгэ бид дүр байна. Сайн уу? За ингээд. Тагийн улаан бас ингээд нэг дээр хөлөг дээр явж байгаа учраас нэг дээр хөлөг дээр байгаа. Резидент найзуудыгаа бүр олж авчраад зориод энэ суулгацсан байж байна. За тэгээ резидент манай хоёр өөрсдөө танилцуулаарай. Хэдэн жилийн дараа үүсвэр болсон. За алтарт.Ологны хамтрагч юм байна. Хартаа манай. Оюун дээрээ оюутны ингээ өгөхөд байна. Оюун дээрээ оюутны ангийн өгөхөд оюун байна. Одоо нэгдүгээр ангид дотрын студентээр сурч байгаа. Энэ жилээс орсон. За намайг Эрдэнэчим гэдэг. Би оюун дээрээ өгөхтэй байна гэх юм. Ингээ нэг курсыг сууж байна. Гоё яа. Тэгээ бас дотрын нэгдүгээр курс. Тэрээс бас нэг масаа гэж бодож байна л да. Бид нар бол яг корона үед болохоор резидент аваад явж ирсэн тийм. Манай хоёроо яг корона 2020 коронавирус нэгтгэж энэ үед резидент боллоо. Тэр үеийн одоо резидент амьдрал ямар байна вэ?
битэрийг анх орох үед бол бас харьцан байгаа байсан тийм. Хагас сарын 27-ны хасаа бид нарын хичээл хийсэн. Тэр үед л корона яг болоо байсан байхгүй. Лээсэн л та тэгтээ. Монгол дотроос энэ шиг юм байдаг гоо. Надад тохиолдол бүртгэдэг байсан. Карантин болсон юм татаагүй байсан. Тийм болохоор тэр үеийн байдлаар хэцүү байсан. За тэгээ нэг 10 хоногийн дараанаас карантин татаагаад ирсэн чинь бидний хичээл сургалтын талаас арай өөр болоод ирсэн гэдэг. Бид технээсээ дайчлагдаад одоо хүмүүсийн сорь цаах ажил дээр ажиллаж ирсэн. Зарим нь одоо сорьцыг нь зөөлөх ажил дээр хуваалцсан. Зарим нь одоо яамгийн лидерчил бол орын зөвлөх ч юм уу тийм ажил дээр чигсэн гэдэг. Тэгэл эмнэлгийн ерөнхий асууж судалгаа давхар зүйн бүх хэсэгтээ ярьж байгаа. Тэгээ бас нэг эмнэлэг дээр одоо хэвтэмжлүүд гэсэн юм тоо бас багсан. Тэр нас нэг талаас нь эмнэлзэн тохиолдлуудыг харах одоо юу манаас жоохон хэмнэлж байгаа гэх юм. Тэгээ хамар бол лаборатори хүн бол тест шууд нэгдүгээр курсээр хийсэн талбартай шууд коронавирус шинжилгээгээр ажиллаад эхэлсэн. Шууд улаан галуу халдвартай ер нь бол нөгөө сэжигтэй тохиолдлууд руу ч гэсэн орсон хүмүүс байгаа болохоор ер нь бол заримдаа амар санагдсан байна. Бас коронавирустай холбоотой нэг хатуу хөл хорой дэглэм одоо зарлсан гэртэй холбоотойгоор хэсэг одоо хүмүүс тийм ээ хэсэг хүмүүс ч гэдэг их ажилчид ерөөдөө гэртэй хөл хоройнд байсан. За тэгээд тэр хооронд бол цагдаа зэргийн байгууллага хүнсний үйлдвэрлэл эмнэлгийн ажилчид нэг явж исэн. Тэр дунд бол резидентудаас авраагүй явж лээсэн л та. Тэрэн дээр гарч байгаа нэг эрсдэл нэг сон төгшөлт нь юу гэхээр коронавирустэй хүн ингээд эмнэлгээр өөрчлөлтөд бид нар үзчихлээ. Гэхдээ нөгөө эрсдэл давалгаа очих. Нөхцөл бодолцоо аяг болчиход байгаа. Энэ нь бас нэг сэтгэл түгшиж исэн асуудал юм болов уу гэж бодож байна. Коронавирусын үе харин тийм гэж бодсон шүү дээ. Тэгээ сэжигтэй тохиолдол гарлаа гэж бодоход тэгээ гэртээ хайрч хэцүү, харбагч хэцүү юм эмнэлэгтэй хандлагатай биш гээл амар хайрсан. Тэгээд энэ цаг хугацаанд уйггүй зүтгэн ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид асрагч те өөрчлөгч бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.